Сайн байцгаана. Тулгын савх тавтан морил. За өнөөдрийнхөө болсон явдлыг ярих гад бэлдээд сууж байна. За өнөөдрийн маань болсон явдлаар бол бас нэгэн сургамжтай, хүний санаанд оромгүй ийм гэмт хэргийн талаар ярих гад бэлдээд сууж байна. За тэгэд энэхүү гэмт хэргийг цагдаа нар яаралтай хурдан илрүүлж чадаагүйсэн бол дараагийн хохирогчд гарч ирэх байсан. Энэ хэрэг цуврал гэмт хэрэгч болж магадгүй байсан гэсэн тийм таамаглал дэвшүүлээд байгаа юм билэ. За тэгээд энэхүү гэмт хэрэг яг юу болсон, яасан эснийг та бүхэндээ нэгэнгүй ярьж өгье. За энэхүү гэмт хэрэг нь болохоор 2014 оны 5 дугаар сарын 31-ний өглөөний 8 цаг 55 минутанд цагдаагийн хэлцэд нэгэн дуудлага ирснээр илэрдэг. Маш айж сандарсан хоолойтой нэгэн хүнээс дуудлага ирсэн байна. За энэхүү дуудлага нь болохоор замын хажууд нэг том цүнх хаяжсан байсан. Ойртож очоод онгойлож үттэл дотор нь маш их цус байна. Хүний толгойн үсчиг зүйл бас харагдаад байна. Хурдан ирээрээ гэсэн тийм дуудлага байсан байна. Цагдаагийн аль пагшид дуудлагын дагуу хэргийн газарт очиж дуудлага өгсөн хүнээс тодруулах авчээ. Тэр хүн оройн ээлжний ажлаа тараад гэрлүүгээ харих гэж байхдаа замын эсрэг талд нэгэн том цүнх байгааг олж харсан байна. Сонирхож очоод цүнхийг шалгаж үттэл дотор нь ийм аимшигтай зүйл байсныг олж харжээ. Цүнхийг шалгахад ойролцоогоор 90 см урттай бөгөөд дотор нь гэлгар гутанд хийсэн маш их хэмжээний цус мөн хүний толгойн үс харагдаж байв. Цагдаа нар цүнхийг авч шинжилгээ хийхэд удалгүй хамгийн аимшигтай зүйл тодорхой болов. Цүнхэнд насанд хүрсэн эрэгтэй цогц байсан юм. Цогцос нүцгэн байхаас гадна цээж болон гуйны хэсгийг таслан хуваасан байдалтай байжээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр тухайн эрэгтэй хүзүү болон нуруундаа олон удаа хотголуулж нас барсан болох нь тогтоогдов. Шархны байдлаас үзэхэд ойролцоогоор 15 см урттай хутга гэмт хэрэгтэй ашигласан байх магадaltaй байлаа. Хохирогч нийт 26 удаа хотголуулсан байв. Хамгийн хачирхалтай нь хохирогч өөрийгөө хамгаалах гэж бараг оролдоогүй байсан явдал байлаа. Түүний зүүн гар нэвт хотголуулснаас үзэхэд хохирогч ганцхан удаа өөрийгөө хамгаалсан байх магадaltaй болж таардаг. Энэ нь хохирогч халдлагыг урьдчилан мэдээгүй гэнэт довтлуулсан байж болзошгүй гэсэн таамгийг мөрдөгчдөд төрүүлжээ. Гэтэл мөрдөгчд цүнхийг дахин нарийн шалгах явцдаа өөр нэгэн зүйл олсон байна. Эмэгтэй хүний хугарсан хумс болон ойролцоогоор 50 см урттай эмэгтэй хүний үс олджээ. За ингээд энэ цогцтой хамт эмэгтэй хүний хугарсан хумс болон эмэгтэй хүний үс хамт олддог. За тэгэхээр мөрдөгчд дахин хохирч байж магадгүй энэ хэргийг яаралтай олж илрүүлэх ёстой гэж маш их шамдаж ирсэн байгаа. Харин эсвэргээр зарим мөрдөгчд болохоор энэ хэргийг эмэгтэй хүн үйлдсэн байж магадгүй биш үү гэсэн таамгийг хүртэл төрүүлж ирсэн байгаамаа. За ингээд мөрдөгчдийн хувьд цаг хугацаатай уралдсан мөрдлөг ихэлсэн юм. Хурууны хээгээр цогцны хэн болохыг удалгүй тогтоож чаддаг. Энэ хүнийг одоо хэдүүлээ Чүү гэж нэрлэе. Чүүгийн эхнэр нөхрийнхөө цогц олдохоос 4 хоногийн өмнө сураггүй алга болсон гэж цагдаад мэдгдсэн байжээ. Эхнэрийнх нь мэдүүлэхээр Чүү 5 дугаар сарын 26-нд ажлын ярилцлагад орохоор өөрийн машинаар Сөүл рүү явсан. Тэр орой гэртээ буцаж ирэх ёстой байсан ч ирсэнгүй. Тухайн өдөр оройн 5 цаг 40 минутын орчимд над руу мессеж ирсэн. Оройтолгүй харнаа гэсэн мессеж байсан гэсэн мэдүүлгийг өгжээ. За ингээд үүний дараагаар Чүүгийн утас унтарч ямар ч харилцаа холбоо тогтоох боломжгүй болж ирсэн байгаа. За ингээд мөрдөгчд Чүүгийн гар утасны сүүлийн байрлалыг шалгаж үзэхэд Сөүл хот биш Пажу хот болох нь тогтоогддог. Чүү Сөүл хот руу яваагүй байв. Түүний машиныг хайж эхэлсэн бөгөөд удалгүй Пажу хотын нэгэн автогсолоос олсон байна. Машин түгжээтэй дотор нь ил харагдах с жижигтэй зүйл байгаагүй байв. Гэхдээ нэг зүйл мөрдөгчдийн анхаарлыг татжээ. Тэрхүү анхаарлыг татсан зүйл нь машины хар хайрцаг байв. Бичлэгийг шалгаж үзэхэд Чүү гэрээсээ гарсныхаа дараахан өөрөө хар хайрцагаас салгасан нь тодорхой болсон байна. Тэгэхээр Чүү гэрээсээ гармагцаа машиныхаа хар хайрцгийг шалгаж орхисон байхгүй. Ингэхлээр хин нэгнээстэй хаашаа явж байгаагаа өмнө машинд юу бичигдэж байгаа дуу хоолойгоо ч юм уу янз бүрийн хамиг бичихгүй хураахгүй гэсэн үүднээс тэр хар хайрцгийг салгасан байж таарж байгаа. За үүний дараагаар цогцос олдсон газрын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шалгаж
эхэлжээ. Удалгүй нэгэн машин мөрдөгчдийн анхаарлыг татсан байна. 2014 оны 5 дугаар сарын 30-ны шөнийн 23 цаг 56 минутанд нэгэн машин яг цүнх олдсон газрын ойролцоо ирж зогсоод 7 минут орчим болсон байдаг. Шүн байсан учраас машины их гэрэл камерын дуранд тусаж машины доторх хүн болон улсын дугаарыг тодорхой харахад маш хэцүү байваа. Гэхдээ мөрдөгчд бичлэгийг нарийн шалгасаар байлаа. За тэгэхээр энэ цогцос хайсан газраар мөнгөлөг өнгийн машин яг ингээ бүтэн хоёр тойрж явсан байгаа. За тэгээ бүтэн хоёр тойрж явангуудаа яг тэр цогцос хайсан газар зогсоод 7 минутын турш зогсчоод тэгэж яваад өгсөн байхгүй юу? Үүний дараагаар чүүгийн машин олцсон авто зогсоолын ойр орчмын хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхэд чүүгийн машин 5 дугаар сарын 26-ны өдрийн 3 цаг 51 минутанд тухайн зогсоол дээр ирнэ зогссон байдаг. Харин үүнээс 1 цагийн дараа нэгэн мөнгөлөг машин ирээд 15 минутын дараа зогсоолоос гарч явсан болох нь тогтоогддог. Энэхүү машин цогцос хаяад явсан байж болзошгүй машинтай ижил машин болж таардаг. Гэтэл энэ машины эзэн нь чүүтэй уцаар ярьсан болох нь тогтоогддог. За энэ машины эзэн бол Пажу хотод амьдардаг 35 нас орчмын эмэгтэй байсан байлаа. Түүнийг одоо хэдүүлээ Мин гэж нэрлэе. Чүү машинаа автозогсоол дээр тавиад Мингийн машинд суусан болзошгүй болдог. Тэр нь ч батлагдсан байдаг. Тухайн өдрийн Мингийн байршлыг тогтооход нэгэн дэм буудал байлаа. Дэм буудлын камерын бичлэгийг шалгаж үзвээс оройн 5 цаг 22 минутанд Чүү болон Мин нар хамтдаа машинаас бууж ирж буйн бичигдсэн байлаа. Машинаас бууж ирэн тэврэлтэн буудлын өрөө рүү ордгоо. Өрөө рүү орсноос цаг 20 минутын дараа Чүү ганцаараа гарч дэлгүүрээс сөөжүү болон шар ариг аван буцан орсон байдаг. Мөрдөгчд энэ хоёрыг нууц амрууд гэж бодтол тухайн өдөр анх удаа уцаар ярьж танилцсан байв. Дараагийн өдрийн буюу 5 дугаар сарын 27-ны камерын бичлэгээр өглөөний 11 цаг 32 минутанд Мин эмэгтэй ганцаараа буудлаас гарч машиндаа суун яваад оройн 7 цаг 12 минутанд буудалд иргэн ирдгээ. Энэ бүх хугацаанд хохирогч Чүү хяналтын камерт нэг ч үзэгдээгүй байлаа. Ингээд Мин буудлын өрөө рүү орсноос яг 2 цагийн дараа буюу оройн 9 цаг 12 минутанд машинаас нэгэн зүйл гарган өрөө рүүгээ ордгоо. Энэхүү зүйл нь юу байсан бэ гэхлээр нөгөөх хохирчийн хуваан хийсэн байсан цүнх байдаг. За тэгэхээр манайхан үнэхээр аимшигтай бас тий. Энэ гэмт хэргийг энэ Мин ганцаараа үйлцэн байж ч одоо магадгүй болж ирсэн байгаа зү тий. За ингээд 5 дугаар сарын 28-ны өглөөний 7 цаг 55 минутанд нөгөөх цүнхээ чирсээр буудлын өрөөнөөс гарч ирэх ба цүнхтэй цогцыг шууд машин татсан байлаа. Мөрдөгчд эмэгтэй хүн ганцаараа энэ аимшигтай хэргийг хийх боломжгүй хамтрагч хамсаатан байж таараа гэж маш сайн шалгасан ч Мин ганцаараа үлдсэн болох нь тогтоогддог. Минг түүний утасны байршил тогтоогчоор шалгахад гэртээ байсан байдаг. Очоод байвшлах гэтэл гэртээ байхгүй байлаа. Гэрийн гадаа байх Мингийн машиныг шалгаж үзэхэд дотор талд нь цусны тол бүртэл харагддаг. За ингээд Мин гэртээ байхгүй байсан учраас Мингийн гэрийн гадаа мөрдөгчд отолт хийж эхэлдэг. За Мин оройн 8 цагийн үед гэртээ ирсэн байлаа. Гэрлүүгээ яван орсон Минг барьжлах гээд очтол Мин хогийн тортой зүйл барин гэрээсээ гарч ирэн мөрдөгчдтэй харц тулгардаг. За мөрдөгчд түүнийг байвшилж гар хурууг нь шалгаж үзэхэд түүний зөвхөн 100 гарын дунд хурууны хумс хугарсан байлаа. За тэгээд нөгөө нэг цүнхнээс цогцтой цүнхнээс эмэгтэй хүний хугарсан хумс байсан гэсэндээ тий. Тэгсэн чинь энэ хумс нь Мингийн хумс болох нь тогтоогдсон байгаа. Тэгэхээр үнэхээр аимшигтай байгааз энэ гэмт хэргийг ганцаархнаа үйлдсэн байж одоо ингээд яаж эрэгтэй хүнийг ингээд ганцаараа алаад ингээд өн мөчөөр нь таслаад ингээд хуваагаад хийдэг байна тий. Үнэхээр аимшигтай. За ингээд мөрдөгчд Мингээс Чүүгийн биеийн үлдсэн хэсгийг хаана байна? Яг олоод тэр газар заагаад үгээд заалгаж аваад олсон байгаа. За мөрдөгчд тэр газрыг нь заалгаж аваад цогцыг олоод шүүх шинжилгээний байгууллагт хүргэж өгдөгөө. За тэгээд шүүх шинжилгээний байгууллагаас цогцны үлдсэн хэсэг дээр шинжилгээ хийсэн чинь бас маш аимшигтай зүйлийг
олж илрүүлдэг. За тэр нь юу вэ гэхлээр өмнө нь нөгөө одоо цээжин биенээс бэлхүүснээс дээшээ 26 удаа хутгалсан байсан гэснээр дээ. Тэгсэн чинь бэлхүүснээс доош хэсэг рүү нийт 15 удаа хутгалж одоо гэмтээж алсан байгаа. Тэгэхээр цээжин хэсэгтээ бэлхүүснээс дээш хэсэгт 26 удаа, бэлхүүснээс доош хэсэгт 15 удаа, нийт 41 удаа хутгалсан байгаа байхгүй юу. За ингээд бингийн мэдүүлгээр өөдгөө амтан намайг хүчндэх гэж оролцсон. Тийм учраас би биеэ хамгаалж түүнийг алсан. Харин тэр хутга бол аль 10 жилийн өмнөөс өөрийгөө хамгаалах гэж гарц хүнхэндээ авч явдаг байсан. Чүү над руу анх Facebook-ээр найзын хүсэлт явуулсан гэсэн мэдүүлгийг өгчээ. Мөрдөгчд мэдүүлгийн дагуу шалган үзэхэд min анх чүү рүү найзын хүсэлт илгээсэн байсан ба хэрэгт ашигласан хутгнаас харуул цахилгааны лентээр ишийг нь ороож эртнээс бэлдсэн болох нь ойлгомжтой байжээ. Min чүүг алсныхаа дараагаар чүүгийн банкны бүх картыг хулгайлан түүгээр цахилгаан хөрөө худалдан авсан байдаг. Цахилгаан хөрөөг Мингийн машины арын хэсгээс илрүүлэн шүүх шинжилгээнд өгөхөд чүүгийн арсны хэсэг болон цусны толб илэрчээ. Дэм буудлын өрөөнд ямар нэгэн сэжиг бүхий зүйл байсан эсхийг дэм буудлын ажилчид болон эзнээс асуухад ямар ч сэжиг бүхий зүйл олж хараагүй гэсэн байдаг. Учир нь Мин буудлын өрөөг тэр чигт нь маш сайн цэвэрлэж орхисон байлаа. Харин шинжээчид буудлын өрөөг шалгаж үзэхэд маш их цусны толб илэрсэн байдаг. Мөрдөгчд Мингийн хувийн амьдралыг судлахад тэрээр өөрийгөө бусдад төгөлдөр хуурын багш гэж танилцуулдаг байсан ч ямар ч ажил мэргэжилгүй бөгөөд олон нийтийн сүлжээгээр эрчүүдтэй танилцаж биеэ үнэлэх маягаар мөнгө олдог байжээ. Мөн тэрээр энэ буудлаар хэд хэдэн удаа үйлчлүүлж байсан байдаг. Түүний уулзаж байсан эрчүүдээс хүртэл тодруулга авахад Минтэй уулзаж байсан. Тэгэд тэр буудлаар үйлчлүүлж байсан гэсэн байдаг. Хамгийн аимшигтай нь Мин цогцыг хаяад тухайн өдөр мөн биеэ үнсэн тогтоогддог. За ингээд бүх нотлох баримтыг олж Минд үзүүлж эхлэхэд тэрээр галзуу хүний дүрд жүжиглж эхэлсэн байдаг. Мөн нэгэн мөрдлөгөөр Мин хохирогчийн банкны картаар 21 сая воноор алтан эдлэл авах гэж оролцсон ч бүтлгүүцсэн байдаг. Мин банкнд 50 сая воны өртөө мөртлөө нэг ч ажил хийдэггүй нэгэн байсан байж. Гэтэл түүний гэрээс маш үнэтэй гар цүнх, гутал хувцас, гоёл чимэглэл гээд олон тоогоор цоо шинээрээ гарч ирсэн байлаа. За ингээд ийм аимшигтай үйллийг, ийм аимшигтай хэрцгий гэмт хэргийг үйлдсэн Минд шүүхээс 30 жилийн ял оноосч одоо өгсөн байна. За мөрдөгчд болон прокурорын зүгээс бүх насаар нь одоо хорих ял өгөөч. Яахлаар юун 30 жилийн хорих ял вэ гэд тэгсэн чинь болохоор шүүхээс одоо сэтгцтэй бас асуудалтай байж магадгүй. За тэгээд нөгөө мэдүүлэг баа штэ. Намайг хүчнэх гэж оролцсон. Тийм учраас би ингээд амиа хамгаасан гэсэн зүйлийг бас ингээд харгалзаж үзээд 30 жилийн ял оноосон юм байлээ. За тэгээд энэхүү хэрэгээрээ өсвөр насныхан ч гэлтгүү те том болсон хүмүүс одоо Facebook-ээр сошиалаар хэн нэгэнтэй танихгүй хүнтэй танилцахдаа маш болгоомжтой харилцаж одоо танилцаарай. Тэгэхгүй бол те Facebook-ийн цаан ийм аимшигтай, ийм хэрцгий, ийм хүмүүс одоо бас нуугдаж байдаг байх нэ. За тэгээ хоёрдугаарт те гэр бүлээс гадуурх харилцаа бас ямар амар аимшигтай үр дүнд хүрэгдэг болох нь одоо ингээд энэ бүхнээс бас ойлгомжтой байгаамаа. За гуравдугаар болохоор те одоо хүн өөрийн хүч хөдөлмөрөөрөө ажил хийгээд мөнгө олоод тэрнийг өөртөө зарцуулаад, үр хүүхдээ зарцуулаад одоо тэгж явах нь илүү үн цэнтэй болохоос биш хэн нэгнээс одоо те хулгай дээрэм хийдэг ч юм уу эсвэл ингээл амархан маягаар мөнгө олох ч юм уу ийм маягаар мөнгө олоод сайхан амьдран гэж энэ бол байхгүй гэж би бас боддгоо. Тийм ч учраас залуучуудаа хандаж хэлэхэд үнэн шударгаар сайхан хөдөлмөрлөөд сайхан амьдралын төлөө зүтгээрээ. Тэгэхгүй бол одоо энэ Мин шиг те гаднаа олон нэх тийм гоё цүнх гутал хувц ингээл өмссөн. За тэнгүүтээ цаанаа баахан өр ширэнд баригдсан те. Ингэж байж болохгүй. Хүн ер нь тэгээд олж байгаа мөнгөндөө хэрэглээгээ зохицуулж тааруулж амьдрах
ёстой гэж боддог. За тэгээд сүүлийн үед одоо залуучууд ингээл ямар ч мөнгөгүй, ямар ч ингээл нэг олсон орлогогүй мөртлөө те үнэтэй хувц авч өмсөөл, үнэтэй машин авч унаал. За тэгэл тэрнийхээ хэрэглээг даахгүй байж зээл аваал. За тэгэл зээлээ авч төлж чадахгүй байж те энэ бол ингээд төр засгийн буруу, энэ юм байна. Ийм муухай шимэгч, ийм муухай хохирчийн сэтгэлгээтэй битээ байгаараа гэж одоо та бүхэндээ бас хэлмээр байна. За тэгээд энэ хүү дугаарыг үзсэн, намайг байнга дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа. Лайк дараарай, subscribe дараарай, комент хийрэй манайхаа. Комментиг би бол байнга уншиж байгаа. За тэгээд эможи байсан ч болно. Ямар нэгэн зүйл комент бичээд эможи үлдээгээрэй. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа манайхаа. Хайртай шүү. Баяртай.